одоо болж байхад амар хэсгэлэн байсан битээр өчигдөр ярьж олон нийтэд бас төөрөгдөл төрүүлж ахаад энэ асуудлыг цааш нь улам илүү өргөн болгох гэж одоо бас үзэж байгаа юм шиг байна. Маш их харамсаж байна. Юунд харамсаж байна гэхээр ерөөсөө энэ хүмүүс нөгөө цайрна гэж байдаг шүү дээ. Тийм байдал руу орж байгаа юм болов их өваагүй үйлдэлд оролцоод явж байгаа юм болов уу гэж ингэж бодож эхэллээ. За ер нь бол би энэ 60 тэрбумын их тодтолтой энэ зүйлийг бол эвлүүлэг гэж бодож саяхныг хүртэл явж ирсэн. Яагаад тэгэхээр 2016 оны сонгуулийн үед бичлэг гарч ирээд цацагдах үед энэнд холбогдсон этгээдүүд бол энэ эвлүүлгээ гэдгийг бол албан ёсоор би тухайн үед сонгууль хариуцсан нарийн бичгийн дараагаар ажиллаж байхад хэлж ийсэн. За мөн дээрээс нь Сүхбаатар дүүргийн цагдаагаас энэ бичлэг бол эвлүүлэг байна гэсэн албан тоотыг бас манай намд ирүүлсэн байдаг. Ингээд энийг үндэслээд би бол одоо энэ 60 тэрбумын бичлэг бол эвлүүлэг юмаа гэсэн итгэл үнэмшилтэй явж ирсэн. Харамсалтай нь саяхан болсон намын удирдах зөвлөлийн хурал дээр одоо энд холбогдсон сандуу намын удирдах зөвлөлийн гишүүн нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлын дарга энэ бичлэг нь бодиттой болсон юм а гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн учраас би бол одоо энэ дээр эвлүүлэг бишээс байсан юм байна гэдэг энэ итгэл үнэмшлийг бол авсан. За тэгээ эвлүүлэг гэж одоо олон нийтэд хандаж 2-3 удаа мэдгэл хийжсэндээ би бол харамсаж байгаа. Би буруу зүйлд итгэж явж исэн байна гэж одоо өнөөдөр бол бодож байна. Тэгээ өнөөдөр 60 тэрбумын асуудлаар намайг байсан мэтээр өчигдөр хэвлэлийн урал хийгээд тэгээ өнөөдөр авилгатай тэмцэх газар дээр дуудаж одоо мэдүүлэг авъя гэсэн. Тэгээ сайн байна. Их хурдтай ажиллаж байна. Энэ хурдтай ажиллаад энийг одоо нэг талд нь гаргах ёстой гэж би бол бодож байгаа. За миний тухайд 2014 онд болсон энэ яриа хэлцээр дээр огт байгаагүй. Би 2014 онд бүтэн Америкийн нэгдсэн улсад сурж байсан. Энийг бол одоо намын олон түмэнч тэр надтай хамт мөр зэрэгцэн зүтгэдэг улс төрийн одоо нөгөө журмын нөхөд маань ч тэр нийслэлийн иргэдийн хурлын нөхдүүд маань ч тэр мэдж байгаа. Тэгэхээр би бол одоо 60 тэрбумын яриа хэлцээр дээр огт байгаагүй. За тэр үтхий хэл би ер нь ийм яриа хэлцэлд огт ордог ч юм. 14 онд би ямар албан тушаалтай байсан бэлээ гэдгийг та нар бас бодоод үзэх ёстой. Иймэрхүү яриа хэлцэл болсон болвол яриа хэлцэл болж их үед би энэ хэмжээнд ярилцах албан тушаалтан байсан уу юу гэдэг ч бас асуудал байж байгаа. Тэгээд энэ талаар бол одоо орж тайлбараа өгье. За энэ хэргийг бол энэ даруй шийдэж нэг талд нь гаргаасаа намын нэр хүндийг сэргээгээсэ энэ намын гишүүн гэж овоглогдож явж байгаа гишүүдийн нэр хүндийг сэргээгээсэ гэж ингэж бол бодож байгаа. Энэний төлөө ч явна гэж бодож байгаа. Таныг байсан би зураг үзүүлээд нотлоод байсан шүү дээ. Тэр зургийг би харсан нэг 15 оны 9-10 сарын үеийн зураг байна лээ. Ягаад тэгэхээр 15 оны 6 сард би одоо эх орондоо буцаж ирсэн байдаг. Тэгээ 15 оны 9 сард санагдаж байна. Нийслэлийн намын орон дээр бас дотооддоо тодорхой хэмжээний үйл ойлголцол төрсэн байсан цаг үедээ сандуу тэр Ганбаатар гэгч нөхдүүд намайг болон бас хэсэг нөхдүүдийг өөрийнхөө ажил дээр урьж хоол идэж бас нэг хамтарч энэ намынхаа улс төрийн ажил зүтгэхээ илэрхийлж одоо бас уулзалт хийж исэн. Тех уулзалт хийх улс төрийн шалтгаан ч бас тэр нөхдүүдэд байсан. Ягаад тэгэхээр бас энэ нам дотроо бас дотооддоо ив нэгдэл бас алдагдсан. Бид зүрх хүчин болцсон нилээдгүй тэмцэж зүтгэж явж байхад араас нам маань дэмждэггүй. Нийслэлийн иргэдийн хурлын нэг цөөн тооны хідэн төлөөлөгчд одоо эсэргүүцлийн байдлаар одоо үйл ажиллагаагаа явуулж исэн. Тэр үеийг бас та бүхэн сайн санаж байгаа хаа гэж. Тэгэхээр сая бас удирдах зүйлийн хурал дээр сандуу өөрөө бас энэ 60 тэрбумын бичлэг болвол эвлүүлэг бишээ гэдгээ өөрөө хүлийн зөвшөөрсөн гэж байна. Тэгтэл яагаад намын удирдах зөвлөлөөс энэ бол эвлүүлэг гэж шүүхээс үдсэн учраас огцруулах шаардлагагүй гэж үдсэн юм бол та юу гэж харж байна? Намын удирдах зөвлөл дээрээс огцруулах шаардлагагүй шаардлагатай гэдэг шийдвэр бол гараагүй шүү дээ. А энэ дээр бол хүмүүс нэг хариуцлага тооцож асуудлыг шийдвэрлэх зөв юм а гэдэг байдлаар бол удирдах зөвлөлийн гишүүд нэлээд бүхнэлээ илэрхийлсэн тийм л үйл явдал болсон. Удирдах зөвлөлийн хурлын таныг давтаад мэдээлж янз янзын мэдээлэл. За би тэгээд дараад нь албан ёсоор энэ талаар мэдээлэл өгье. Дараад нь бас дэлгэрэнгүй тайлбар ярьцлагыг бас хэвлэлд өгье. Одоо би бас авилгатай тэмцэх газарт орж мэдүүлгээ өгөөд тэгээд Эргэн Ганбаатрыг Монгол Ардын намын гишүүн Эргэн Ганбаатрыг би одоо өөрийн нэр төр талдсан хэмээн үзэж шүүх тандаж байгаа. Тэгэхээр та бас намын нарийн бичгийн даргын хувьд одоо бас энэ сандууг огцруулахын зөвдөг гэж үзэж байгаа гэж байгаа. Гэтэл одоо нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо огцруулах бичигт гар үсгэж сурсан боловч бас удирдах зөвлөл бол бас энэ дээр бас одоо хамгаалсан байдалтай байгаад байгааг та юу гэж харж байна? Та өөрөө намын ерөнхий нарийн бичгийн даргын хувьд энэ асуудал дээр төвийг сагсан байр суурьтай байх ёстой байтал шууд нэг талд нь байгаагаа бас илэрхийлээд эхэллээ шүү дээ. Үүнийг бас зарим хүмүүс ойлгохгүй байх шиг байна л да. Би нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч одоо 3 дахь удаага сонгогдоод явж байгаа. Энэ бол одоо өнөөдөр Монгол Ардын намд итгээд нийслэлийг удирдаад авч яваач гэдэг итгэсэн тэр олон 100 мянган сонгогчийн эрх шигшээ асуудал. Энэ дээр би энэ зүйлийг хаагаад халахвчлаад сууж их надад ёс зүйн эрх хэмжээ байхгүй. Тийм учраас би сандууг огцрох ёстой гэж үзэж байгаа. Огцроод өөрөө иргэн сандуугийн хуваар тэр шүүх цагдаагаараа хууль хяналтынхаа байгууллагаар яваад нэр төрөө сэргээгээд гэж давхар ардын намын
олон зуун мянган гишүүдийн нэр төрийг сэргээх ёстой гэж үзэж байгаа учраас би тэр огцруулах бичгэн дээр гар үсэх зурсан. За намын ерөнхий нарийн бичгэн дараагийн үед мэдээж одоо намынхаа эв нэгдлийг хангаж төвийг сахиж байх байр суурийг илэрхийлэх тэр ёстой хүн гэдгээ би бол өөрөө гүнээ ухамсарлаж байгаа. Би намынхаа удирдах зөвлөл дээр ч бас хэлсэн. Ер нь сонгуулиас хойш бол элдв төлөө юмнууд маш ихээр хэвлэлээр явж байгаа. Миний талаар ч одоо янз янзын зохиосон зохио бичлэгүүд бол маш ихээр явж байгаа. Би бол намын удирдах зөвлөл дээр хийж байгаа эзэдийн бол мэдж байгаа. Гэхдээ би хэвлэл мэдээлэлээр яриад олон нийтэд цацаад та нартай зэрэгцээд намынхаа эв нэглийг алдагдуулахын төлөө үйлдэл хийхгүй. Ярьдаг газар нь ярина. Тэр нь бол бага хурал, тэр нь бол их хурал. Ингэж биднээс одоо энэ намынхаа эв нэглийг хангаж захиж үлдэх байх. Би бол тийм ухамсарыг гаргана гэдгийг бас илэрхийлсэн. Сонгуулиар намынхаа эсрэг ажилласан юм уу? Монгол Ардын намын 220 мянган гишүүн хөлтөө нь хөлтгөж, хөлгүүн нь мүлхэж энэ сонгуулийн ялтын төлөө зүтгэсэн. 24 цаг ажилласан. Биднээс ажил дээр хонон өнжин хоол нойроо мартан энэ сонгуулийн ялтын төлөө ажилласан. Монгол Ардын намын гишүүдийг, нэр бүхийн нөхдүүдийг намын эсрэг ажилласан гэж ярих ёс зүй одоо байх ёсгүй гэж миний хувьд бол бодож байгаа. Энэ намд итгэл үнэмшлээ өгч, энэ нам улс орны хөгжлийг манлайлан өдөртөн чиглүүлж явна гэж анх хэлсэн тэр цагаас хойш энэ намын эсрэг нэгч зүйл бодож яваагүй. Магадгүй зарим нэг хүмүүстэй үзэл бодол таардаггүй, эрх ашиг нийцдэггүй тийм зүйл байхыг бол үгүйсэхгүй. Гэхдээ миний хувьд бол энэ намынхаа том нийтлэг эрх ашигын төлөө энэ намд итгэж үнэмшиж явдаг тэр 200 гаруй мянган гишүүдийнхээ өмнөөс дуурч тэмцэж зүтгэнэ. Тэгэхээр намын дотоод зөрчлөөс суулаад бас засгийн газрын огцруулах асуудал бишээс хөндөд эхэллээ. Та үүнийг юу гэж харж байна? Намын гинсгийн хувьд. Би одоогоор тийм мэдээлэл бол албан ёсоор бол аваагүй байна. Хэвлэл мэдээлэлээс мэдээлэл авч байна. За энэ засгийн газрыг огцруулах эсэх асуудал бол мэдээж намын удирдах зөвлөл дээр яригдах ёстой асуудал. За цаашлаад энэ улсын хурал өглөг дээр одоо ярилцах ёстой асуудал. Улсын хурлын гишүүдийн өөрсдийн бүрэн эрхт байдаг ёстой асуудал учраас энийг бол нэлээд нухацтай ярих ёстой гэж ингэж бодож байгаа. Хариуцлага хүлээх үү? Би намын их хурал энэ жил одоо болох одоо дүрмийн заалттай. Намын их хурал маань болно. Намын их хурлаар намын даргаа сонгодог, шинэ баг хурлаа бүрдүүлдэг, ерөнхий нарийн бичгийн даргаа сонгодог. Ийм л байдалтай. За баярлалаа. Би одоо ингэж. За тэгэхээр